яг болдоо гэдэг. Болдоо байна. Үдэ монгол гаяа хатан сүгэ. Үдэ монгол гаяа хатан сүгэ. Болдоо байна. Үдэ монгол гаяа хатан сүгэ. Болдоо байна. Дунд гол Records буюу дунд голын пянзны дэлгүүрийг 2015 онд үүсгэн байгуулсан. Одоо 7 дахь жилдээ ажиллаж байна. Монголын хамгийн анхны пянзны дэлгүүр. 2006 онд Японы рэпертэй танилцсан байхгүй хип-хоп уран бүтээлчтэй Монголд ирсэн байсан. Тэрнтэй танилцаад холбоо барьж байгаа дараа жил нь дахиж хурж ирээд дуу хийсэн байхгүй хамт нэг дуу хийсэн. Тэгсэн чинь бичлэгийг авч яваад пянзан дээр хэвлэлсэн байсан байхгүй. Тэгээ бидний дуу ингээ пянзан дээр гараад ирсэн. Сонирн байсан л тоо. Тэгээд гоё байсан байхгүй. Тэгэл пянз сонирхдаг болсон. Уулын цаанаас ургуул наран унтан цэрүүгээд туслан. Дараа нь би пянз байж болох газруудаар явж байгаад ингээд агтлаад хаях гэжсэн айгүй олон пянз олсон байхгүй. Тэр чинь 2008 онд л доо. Тэгэл бүгдээр ингээд аваад гэртээ хадгалж ганцаараа ингээд пянз сонсдог байлаа шүү дээ 2008 оноос. Тэгж байгаа л 15 онд бусд хүмүүс түгээмэр санагдал тэгэл дэлгүүр нэг зараад эхэлсэн. Пянзыг бол яг одоо чихвчээрээ ч юм уу гадуур ингээл явж байхдаа ингээл сонсоод явж иж болохгүй байхгүй. Заавалчгүй зориод гэртээ ч юм уу өөр нэг газар ингэж өөрөө ингээ пянзаа тавьж ингэж зорж одоо тэгж сонсох. Тэгэхээр илүү яг хүн илүү анхаарал хандуулах те пянзаар дамжуулаад хөгжмийг илүү их одоо мэдрэх тийм боломжтой. Дуу хөгжим чинь бол угаасаа бит бос өвөр штэ те. Тэрийг болохоор ингээд хугацаар дээр ингээд хөвлөөд бийжүүлээд тэгээд тэрийг бусад хүмүүс дамжуулах ч юм уу, хүүхдтэд дамжуулах ч юм уу, найз нөхдөд бэлгэлэх ч юм уу те. Хөгжмийг ингээд нэг юм тамгалж байгаа юм шиг ингээд те. Ингээд тамгалаад үлдээж ийн гэдэг чинь бас мундаг өстэй те. Ер нь бүх хөгжмийг сонсон л доо. Бүх хөгжмийг сонсохдоо би өөрийнхөө сонсож мдээгүй шинэ хөгжмийг ингэж сонсож илүү их одоо мэдж авахыг хичээдэг. Шинэ хөгжмөнд дуртай гэх юм. Өөрийнхөө сонсоогүй юмыг сонсохыг хичээдэг. 90-ад оны ихээр л бид нэр хип-хоп хөгжим сонирхоод эхэлсэн. Тэгэхээр хип-хоп хөгжим бол дандаа харуудын тий харууд үүсгэсэн одоо анаркийн хар арснууд. Дээр үеийн хар арснуудын хөгжим болох jazz, blues, одоо gospel ч гэдэг юм уу тийм харуудын одоо soul хөгжим Монголд орж ирж амжаагүй тий айгүй бол хоригдсан байсан баг. Jazz хөгжмийг бол хоригдсан байсан шүү дээ. Сталинжүүл тий. Тэгээд ер нь бол наашаага ингээд jazz хөгжим бол харуудын хөгжим хангалттай орж ирж амжаагүй. Бид нар ч бас тэр нэг хүн төрөлхтний нэг соёлын нэг хэсгийг бас ингээд алгасцсан байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр хөгжмийг л би илүү сонсож одоо нөхөж нээж олохыг хичээдэг. Тий. Манайхан болохоор яг би нөө дэлгүүрт ажилладаг болохоор ингээд хүмүүс орж ирээд энэ дотор ч ерөөсөн миний мэддэг юм байхгүй байна. Би яг л мэддэг юм аа л авна гэдэг ингээд айгүй их баг айгүй олон хүн тэгдэг байхгүй. Миний хувьд бол яг тэрний эсрэг гэх юм уу. Мэддэг юм аа дахин ингээд сонсоод байх бол нэг тийм гоё санагдахгүй. Мэддэггүй юм аа сонсоод энэ ийм юм байна. Энэ ийм юм байна гэдэг ингээд таашаал авах юм аа. Тэрэнд юм шинэ мэдж авах ч юм уу тэрэнд илүү дуртай. Тийм манай Монгол залуучууд ч гэсэн ер нь тийм байгаасаа л гэж үзэж байна. Сүүлийн 2 жилийн дотор бол айгүй их сонирхдаг болсон. Шал өөр болсон шүү дээ. Тэр үед чинь яг дөнгөж л хүмүүс ямар сони юм гэжсэн. Одоо бол зөвхөн ганцхан манай дэлгүүр байсан. Одоо болохоор бас ингээд пянзны соёлыг сурталчилж түгээх гэж байгаа хүмүүс айгүй их болсон. Хүмүүс хуваараа бас пянз оруулж ирээ зараад идэг. Пянзаа бол хуваараа айгүй их оруулж ир зардаг. Группүүд Facebook дээр айгүй их бий болцсон. Тэгээд дэлгүүрүүд бас манайхаас өөр дэлгүүрүүд бас зөндөө бий болцсон. Тэгэхээр тийм олон хүмүүс тэгэл тэр соёлыг сурталчлахын төлөө дээрээс нь манай Монголын уран бүтээлчд айгүй их пянзаар гаргадаг болсон шүү дээ. Тэгэхээр тэгэл олон нийт айгүй их сонирхдаг болсон л та шал өөр болсон. Насны хувьд бол ер нь бол яг нэг 70-аад оны үед бас нэг пянз Монголд хальт орж ирсэн. Тэгээд тэр үед сонирхдаг байсан ах нар яг тэр үеийнхээ ямиг дахиж давтах одоо сонсох дуртай. Одоо эргэн дурсах дуртай тэр үеэ ч юм уу те. Тийм нэг зах зээлийн нэг хэсэг бүлэг хүмүүс байгаа. Орчин үеийн
хөгжмөө сонсох дуртай залуучууд гэдээ бас шал ондоо бас нэг зах зээлийн нэг хэсэг байна. Тэгээ хөгжмийн зах зээл дэлхийд даяарх тэрийг бол ерөөсөө нэг цөөхөн хідэн компани 3-4 компани те ингээд бараг 80% нь атгацсан. Тэгээд тэр том компаниудтай гэрээ хийсэн цөөхөн хідэн уран бүтээлч дэлхийд даяараа ингээд нэг мэдээллийн хэрэгслэр ингээд хэдэн саяар нь ингээд зардаг штэ тий. Тэднийг болохоор одоо том мейжер компаниуд гэж нэрлэдэг байгаа л да. Тэгэнгუთ үлдсэн 20% нь бизнесийг болохоор нөгөө чөлөөт уран бүтээлч нар ганцаараа ингээд өөрөө дуугаа зохиогоод өөрөө ингээд юмаа хийгээд интернетээр цацдаг ч юм уу. Тийм уран бүтээлч эзэлдэг л дээ. Тэд нар болохоор яг хөө тэгээд одоо тэр том компаниудын уран бүтээлч тэгж гаргаж чадахгүй тэр телевиз мэдээллийн хэрэгслэр ингэж бас засагдах боломжч байхгүй тийм. Тэгэхээр бид нар болохоор манай дэлгүүр болохоор яг тийм одоо independent чөлөөт уран бүтээлчд буюу энэ жижиг компаниудын уран бүтээлчдийг илүү дэмжихийг хүсдэг. Одоо тиймэрхүү уран бүтээлчдийг одоо тийм пянзнуудыг авчрахыг илүү хүсдэг. Зарим хүмүүс яагаад тийм юм дурггүй байдгийг гэхээр тэр зөвхөн мөнгө олохын төлөө чи ийм юм хий гэдэг ингээд уран бүтээлчтэй ингээд шахалт үзүүлээд уран бүтээлчдэр айгүй хяналт ороод ирдэг болохоор нөгөөдөл ч гэсэн яг хөө тэгэл гэрээнийхээ дагуу тиймэрхүү яг таарсан юм хийж өгдөг гэсэн үг тийм. Нөгөө үлдсэн нөгөө эндичүүд ч юм болохоор тийм хяналт байхгүй шүү дээ. Өөрийнхөө дуртай юм хийдэг болохоор ерөөхдөө сайн хөгжим тэндээс үүсэх магадлалтай. Тийм мэдээж ховонцор материал дээр ингээд хийцэн болохоор мэдээж халуун наранд бол байлгаж болохгүй ингээд уярчдаг шүү дээ, сенсорчдаг. Дали ийм гадар дээр удаан тавьчих юм бол бас энд чинь яг тэр гадаргаа дагаад ингээд дали сенсор чинь. Тэгэхээр хэвтэйгээр нь тавьчихгүй юм дандаа ингээд босоогоор нь ингэж хадгалдаг. Парны хажууд ч юм уу тий. Манайхан дээр үед нэг 70-аад оны үед Монголд нэг хэсэг янз дэлгэрээд тэгээ мартагдсны дараа ихэнх нь нэг амбаартаа ч юм уу балкон дээр гаргаад тавьчихсан. Тэгэл нөгөө төл нь цаг агарын янз бүрийн байдал тэгэл болоо болцсон. Ийм пянзнууд аягүй их байдаг. Хүм айл болгонд баг нэг тиймэрхүү пянзнууд байдаг байсан. Цөөхөн идчихсэн тий. Манад нэг тэдэн пянз байгаа. Ахгүй тэгээд авчиад шүү дээ. Гэртээ хадгалсан бүр цэвэрхэн одоо дахиад уншиж болохоор одоо сонсож болохоор юм байвал худалдаж аавна. Хөгжим ингээд сонсоод пянз бүх хүмүүс сонирхдаг боллоо гэхэд буруудах юм ерөөсөө байхгүй. Дээр үед бол шүү дээ тий. Манайхан ч одооны хойд солонгос гэдэг шиг байлаа шүү дээ. Барууны ч юм уу юм ингээд оруулаад нууцаар ч юм оруулж ирээд ингээд баригдах юм бол шорон моронд ордог тийм үе байсан байхгүй юу? Одоо нууцаар бие биендээ дамлж зарж мардаг байсан шүү дээ. Шинэ хөгжим сонсохоос жоохон барууны юм сонсохоос жоохон айдаг болцсон юм шиг байна. Тэр нь одоо хүртэл ерөөхдөө ингээд манай нийгэм дотор ингээд хүчтэй байгаад байна. Хүмүүс өөр юм ерөөсөө сонсохгүй байгаа байхгүй. Сонсохоос жоохон айгаад мэддэг юм аа л сонсохыг хүсэж байна. Би тэрний эсрэг шинэ юм сонсож, шинэ юм нээж шинэ юм руу тэмүүлээч гэж үгэл.